За хэдүүл өнөөдөр Монгол улсын засгийн газрын ээлжит бас нэгэн хорлон сүйтгэх ажиллагааны тухай ярилцсан. Энэ бол Монгол улс руу орж ирэх цементийн импортын татварыг 75%-аар бууруулсан засгийн газрын шийдвэр. Тэгээ энэ тухай засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Амар Баясгалан танилцуулахдаа ямар худлаа үгийг хэлснийг хэдүүлээ одоо харъя. Цаашдаа барилгын салбарт үн буурах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс импортын цементийн татварыг бууруулах энэ тогтоол өнөөдөр бас засгийн газрын хурлаар хэлцэгдэж батлагдлаа. За улсын хурлаас засгийн газарт импортын цементийн хэмжээ, хугацаа, татварын хөв хэмжээг тогтоох эрхийг болов шилжүүлсэн байдаг. Энэ үнэн. Одоо энэ Монгол улсын засгийн газар яг өнөөдрийн засгийн газар бол ерөөсөө их хурлаасаа хүчтэй засгийн газар болцсон. Яг ингээд бүтэн нэг нам олон жил засаглаад ингээд явсан дараа үеийн гарч ирж байгаа залуу үеийнх ингээд байгаа нь энэ залуучууд энэ засагт бүр өмнө хийж байгаагүй ажлыг хийхийн тулд хамгийн их хүч паверыг өөрсдөө цуглуулахыг хүсч одоо олон нийтээс хүртэл дэмжлэг хүсч ингэснийхээ хүчинд өнөөдөр парламентаас илүү эрх мэдэлтэй хамгийн хүчтэй засгийн газар хамгийн хүчтэй ерөнхий сайдын өдөр толгойлоод явж байгаа. Одоо Монгол улсад татврын хувь хэмжээг хүртэл засгийн газар тогтоодог болсон. Засгийн газрын шийдвэрээр Монгол улсад татвар ямар байх вэ гэдгийг шийддэг болсныг өнөөдөр дөнгөж сая Амар Баясгалан дарга өөрөө хэлж байдаг. Өнөөдөр импортын цемент 20% татвартай бол өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан тогтоолоор импортын цементийн татварыг 5% болгож тогтоосон гэдгийг бас та бүхэндээ хэлье. За уг 5% бол өнөөдрөөс эхлээд хэрэгжин ямар нэгэн байдлаар хугацаа тавиагүй, хэмжээ тавиагүй дотоодын зах зээл дээр үнийн хөөргөл бий болохоос урьдчилан сэргийлж байгаа. За ингээд засгийн газар шийдвэрээ гаргасан хоёр зүйлийг онгорхоо орхиж байгаа юм байна. Нэгдүгээрт хэрэгж хугацаа тодорхойгүй байна гэдэг нь юу хэлж ийм нэхэр бид нар хизэнээс ямар асуудалтай нүүр тулаад хэдий болтол энэ арга хэмжээг авсны үндсэн дээрээс ямар үр дүнд хүрэх юм бэ гэдэг тооцоо судалгаа алга байна. Хоёрдугаарт импортоор орж ирэх цементийн хэмжээ ямар нэгэн тоо тавиагүй. Өөрөөр хэлбэл манай зах зээлд ямар асуудал үүсэх юм бэ? Ямар одоо хомсдол үүсэх гээд байгаа юм бэ? Эсвэл ямар илүүдэл үүсэж байгаа юм бэ? Гэдгийг тооцохгүйгээр шууд ийм шийдвэр гаргаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл хэрэгжих хугацаа тодорхойгүй импортоор орж ирэх цементийн тоо ямар нэг байдлаар хязгааргүй ийм шууд шийдвэр гаргаж байна гэдэг бол нэгдүгээр сонгуул өгсөн ийм одоо юу гэдгийг сурталчилгааны их юм уу үнгүй юмд дуртай хямдхан юмд дуртай монголчуудад тааруулсан нэг ийм шийдвэр гаргаж хоёрдугаарт ямар судалгаагүй байна. Өөрөөр хэлбэл энэний цаад зорилго нь зөвхөн манай энэ дотоодын үнийн хөөргөдөл гэхээсээ илүү өөрсдийнх нь хэлж байгаагаар үнийн хөөргөдөл гэдэг. Үнийн хөөргөдөл гэхээсээ илүүтэй энэ тодорхой нэг талын одоо гадаадын одоо цементээ экспортлдог манай урд хөршийн хэдхэн компани эрх ашигын төлөө эсвэл дотоодын үйлдвэрлэлүүдэд татаж унгаах ийм зорилготой л ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байгаа. Энэ өгүүлбэрээс нь л харахад яг гэвэл ямар нэгэн зорилго тодорхой биш байна. Онцлогоо тодорхой биш байна. Зүгээр үнийн хөөргөдөл гэдэг зүйл ярьж байгаа. 2022 онд дотоодын цементийн үйлдвэрлэлийнхаа хөв хэмжээг хэрэглээнээс илтэд багасгасан. Маш богино хугацаанд буюу 3 сарын дотор цементийн үн 3 дахин нугарч байсан зүйлийг та бид харж байсан. Тэгвэл тэр эрсдлийг бий болгохгүй үүднээс Монгол улсын засгийн газар өнөөдрийн шийдвэрийг гаргаж байгаа. За ингээд Амар Баясгалан дарга дөнгөж саяны үгээрээ шууд бүгдийг гүтгэж байгаа. 2022 онд дотоодын цемент үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хэмжээг эрс шууд багасгаад за тэгээд эрэлт нь өссөн учраас үн нэмэгдээд ингээд 3 дахин үн нэмэгдсэн. Ингээд шууд улаан цайм гүтгэлээ. Ягаад би энийг ихтгэлтэй хэлж байгаа нэхэр тухайн үед юу болж ирснийг би маш сайн санаж байна. Энэ тухай цемент үйлдвэрлэгчдтэй бүр хувийн хвшлийн улсын бүгднтэй нь би ярилцлага хийж ирсэн. Дээр нь энэ тухай тодорхой судалгаа тойм нэвтрүүлгүүд хийж ирсэн. Тэр үед одоо үзчихсэн хүмүүс санаж байгаа бах. Зарим тоо мэдээллүүдийг мартсан баг. Тэгэхдээ яг юу болж ирснийг би сайн санаж байна. Монгол улсад ба штэ тий яг одоо цементийн хэрэглээгээр аваад үзэх юм бол жилд нэг 2 сая тонн цемент монголчууд хэрэгэлдэг. Үүнийг нь одоо тухайн үед л 5 үйлдвэр байсан. 5 үйлдвэр хувааж нийлүүлдэг юм байдаг. Одоо бол 7 үйлдвэр болсон. Ховдын цементийн үйлдвэр нэмэгдээд гэх мэтлэн ингээд 7 үйлдвэр болсон. 7 үйлдвэр нийлээд одоо 2 сая тонныг зах зээлд өрсөлдөж байна гэсэн үг. Тухайн жилд юу болж байсан гэхээр 5 үйлдвэр байна гэдэг чинь одоо ямар ч үйлдвэрлэгчид өөрсдийнхөө зах зээл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлэхдээ илүү зардал гаргахгүй тулд зах зээлээ эхлээд тооцоолно.
За манай зах зээлийн багтаамж ийм ээ. Бусад өршөлтөгчдийн маань одоо үйлдвэрлэдэг цементийг тэдэн хувь нь хэрэглээнд ордог, ингэдэг тэгдэг бүх судалгаагаа хийсний үндсэн дээр төлөлгөө гаргадаг. Ямар ч компани ерөөсө төлөлгөөгүй ажиллана гэж байдаггүй. Төлөлгөөгүй ажилладаг хүмүүс бол яг одоо ингээд яриа зогсож байгаа хүмүүс л төлөлгөөгүй ажилладаг баг. Бусад бүх хүнсний дэлгүүрээс авахуулаад бүх үйлдвэрлэл үйлчлэгээ төлөлгөөтэй ажилладаг. Энэ цементийн үйлдвэрүүд бол би тухайн үед мэргэжлийн хүмүүсээс нь сонсч ирсний хувьд хэлэхэд цементийн үйлдвэрлэл өнгөрсөн одоо барилгын сезон дуусаад намраас авахуулаад дараа жилээ төлөвлөж эхэлдэг. Зах зээлийн судалгаагаа явуулаад ингээд төлөвлөж эхэлдэг. Ингээд тухайн жилд 22 онд өөрийнх нь хэлж байгаагаа энэ жишээн дээр эргэн сануулхад 2022 онд юу болсон бэ гэхээр 5 үйлдвэрүүд өөрсдийнхөө урдын жилүүдтэйг адилхан төлөвлөгөөгөө хараад одоо зах зээлээ харж байгаа төлөвлөгөөгөө боловсруулад ингээд ажиллаж исэн. Тэгсэн чинь нэг нь шууд зогссон байхгүй. Нэг оролцогч буюу хөтлийн цемент чухал үйлдвэр шууд үйлдвэрлэл хийхээ болоод үйлдвэр нь эвдэрч гацаа зогссон байхгүй. Тэгээ энэ үйлдвэрлэл гацаа зогссон шалтгаан юу вэ гэхээр нөгөө нэг шинээр утсан дарга нь Наранбаатар гэх нөхөр байгаа шүү дээ. Тэр дарга нь урсгал засваруудаа хийгээгүй. Дээрээс нь хийхдээ тэр нөгөө нэг янз янзын 100 энэ төр гэдэг яг мэрэгжлийн хүмүүсийн ойлгохуйц тийм үйлдвэрлэл технологи шат дамжлагуудыг явуулдаг тэр хэсэгтээ дутуу засварууд хийсэн. Зөв ингээ өгвөл хэрэг дутуу засвар хийсэн. Дээр муу материалаар засвар хийсэн учраас үйлдвэрүүд нь байнга одоо тэр халаадаг 100 энэ төр ингээ зогсоод байсан. Ингээ зогсоод байсан учраас зах зээлд нийлүүлэгддэг одоо хөтлийн цемент чухал чи энэ жил өөрсдийнх нь гаргасан тайлангаар бол Монгол улсын нийт цементийн зах зээлийн 20%-ийг одоо цементээр хангадаг гэж шүү дээ. Гэтэл 20%-аар хангадаг байсан үйлдвэрэн зогсчоор яах вэ гэхээр тэр 20% онгойно. А бусд нь шууд нэмээд ажиллаад байх боломжгүй түрүү хэлсэн төлөвлөсөн байдаг учраас тэр төлөвлөгөөнийхөө дагуу цементээ үйлдвэрлэж байсан. Ингээд улсад ирэнгүүтээ шууд дампуураад ажиллахаа болоод ингээд эхэлснийхаа горыг одоо бурууг бүх цемент үйлдвэрлэгчид рүү шууд тухайн үед чигчээсэн. Ингээд ерөөсөө эрэлтээс шалтгаалсан үн өслөө гэдэг ийм юмыг битүүд хараасан. А тэр үед би юу гэж мэдээлж ирсэн гэхээр нөгөө цемент үйлдвэрлэгчтэй бүгднтэй нь уулзаж мэдээлэл авч ирсний хувьд яг бодит байдал юу болж ирснийг маш сайн санаж байгаа. Тухайн үед бол үнийн өсөлт зүгээр л эрэлтээс шууд 100% шалтгаалсан юм ерөөсөө байгаагүй. Одоо энэ амар өсгөлэн дарга хэлж байгаачлан үйлдвэрүүд зөвхөн зохиомлоор гинт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэ болоод хэмжээгээ багасгаад тэгэнгүүтээ эрэлт үүсгээд тэгээд ерөөсөө үнэ нь 300% өсөөд 3 дахин нэмэгдээд ингээ явцсан гэд ерөөсөө ийм зүйл болоогүй. Бас ингэж хамаагүй шууд гүтгэж болохгүй. Тэр үед бол дахиад товчхон хэлье. Хөтлийн цемент чухал үйлдвэр зогссон учраас цементийн нийлэлт 20% саарсан. 20 орчим хувиар саарсан. Тийм учраас тийм зах зээлээс 20% нь 5-ны 1 нь ингээ алга болчоор мэдээж хэрэг эрэлт бий бол. Тэгэхээр үнийн асуудал. Үн яагаад өссөн юм бэ? Яг энэ хүмүүсийн яриад байгаа шиг энэ дарга нарын шууд хувийн хвшлийнхнийг шууд үйлдвэрлэгчдийг гүтгээд байгаа шиг үн зүгээр л эрэлт үүсгэнгүүтээ хомсдол үүсгэнгүүтээ нэмээд байсан юм. Ерөөсөө тийм болоогүй. Үн ер нь яаж тогтдог юм бэ гэдгийг монголчууд бид нэр өөрсдөө нийтээр нэг сонирхдаггүй, мэддэггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Зөв гар дээр асар хурдан ийм хямдхан ямар нэг байдлаар хямдхан болж өгвөл үнгүй юм авахыг хүсдэг нийтээр ийм монголчууд хүсэлтэй учраас тэр хүсэл дээр нь тэр өөрсдийнх нь байгаа байдал дээр нь тулгуурлаа засгийн газар дандаа ийм мэдээллүүд зоригдоор түгээд цацж яадаг. Тэрийг нь одоо мэдлэг мэдээлэл муутай, судалгаа муу хийдэг, сургаар мэдээлдэг. Тэгээд нэг хэсэг бүлэг хүмүүсийн хоорондоо хөшгөлдөг бөмбөг олчихсан хэвлэл мэдээллийн салбар бид нэр өөрсдөө ухаж судлахгүйгээр тэр чигээр нь мэдээлж засгийн газрын мэдээллийг шууд дамжуулж ингээд хамтдаа олон нийтийн тархийг угаадаг учраас тухайн 2022 онд үнийн хөөргөдлийг цементийн үйлдвэрүүд үүсгэсэн юм шиг хүмүүс ойлгоод за тэгээд засгийн газар нь одоо хүртэл тийм мэдээллийг улаан цам яриа зогсож. Эдгээр бол бүх мэдээллийг авч байгаа. Мэдээлэл нь бүгд өөрсдөд нь байгаа, мэдж байгаа. Гэхдээ олон нийт мэдэхгүй юм чинь яадаг юм бэ гэдэг байдлаар шууд хандж байгаа. Олон нийт хизээч энэ үйлдвэрлэл эрхлэгчдийг өмөөрөхгүй, энэ үйлдвэрлэл эрхлэгчдийг ойлгохгүй учраас ямар хамаатай юм бэ гэж шууд үзэж байгаа. Энийг популизм гэж хэлж байгаа. За тэгвэл үнэ яагаад өссөн юм бэ? Амрын сахлан дарга худлаа гүтгэлээ гэж би хэллээ. Тэгвэл яг юу болсон? Сүүлийн 8 жил Монгол Ардын намд анхаарал засгалж байгаа сүүлийн 8 жилийг юу болсон? За эхнээс нь дурдаад байв. Валютын ханш, долларын ханш. За шууд долларын ханш гэв. Долларын ханш 92% өссөн. 1800 төгрөгнөөс 3465 хүртэл өссөн. 3470 хүртэл өссөн.
Одоо жоохон доктордож чинь гэхдээ энэ удахгүй өсөх тухай эргээд би ярина. Эрчим хүчний тариф нэмэгдсэн. Эрчим хүчний тариф нь бүр 200% өссөн. Нүүрс өссөн. Нүүрсний үн өссөн. Нүүрсний үн өсөх нь яагаад цементийн үнд нөлөөлд юм бэ гэхээр хамгийн гол одоо цементийн орц төр клинкерийг бэлтгэхэд сайн чанарын нүүрсээр хийдэг. Нүүрс шаардлагатай. Нүүрсээр хийх нь юу ах вэ? Нүүрс шаардлагатай. За нүүрсний үн 400% нэмэгдсэн. За тэгээд энэ төмөр замын тээврийн үн 80% өссөн. За тээврийн үн босод одоо тээврийн үн 700% өссөн. Тээврийн зардал нь 700% өсөд байна шүү дээ. Дизель түлш. Дизель түлшний үн одоо ингээд нэг машинаар зөөхөд чинь мэдээж зэрэг машин чинь бас түлш хэрэглэнэ дээ. Түлшний үн өөрөө 134% нэмэгдсэн. 2 дахин нэмэгдсэн. 2.1 бараг 5 дахин нэмэгдсэн байна. За ингээд арматур катанг ингээд маш олон зүйлүүдийн үн нэмэгдсэнийг тухайн үед цемент үйлдвэрлэгчид хэлж ирсэн. Мэдээж зэрэг үйлдвэрлэлийн өртөг зардал нэмэгдэхээр тэр чин үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн энэ үйлдвэрлэл цаашаа явахын тулд тэр үн нэмэгдчихэл таарна шүү дээ. Бүр зардлаа ингээд нэмээд ээжиж тодорхой түвшинд үнийг бариад байхаар юу болдог вэ гэдгийг модern одоо энэ тогны мөнгө, эрчим хүчний үнний хөлсөн дээр одоо харж шít. Бид нэр ингээд бүр өчнөө алдагдaltaй ажилдаг мөртлөө хямдхан тог, хямдхан ус хэрэгэлсээр байгаад одоо бид нэр ингээд тог цахилгаанаа тастуулах дээрээ тулцсан. Тастуулаад явж байгаа шүү дээ. Цахилгаанаа хязгаарлуулаад явж байгаа. Хизээч ийм зүйл удаан оршин тогтнох боломжгүй. Ийм шалтгаануудаас үн өссөн. Гэтэл энэ шалтгаанууд нь үнийн өсөлтүүд нь юунаас үүдэлтэй вэ гэхээр эргээд засгийн газрын өөрсдийнх нь бодлоготой шууд холбоотой. Тэгэхээр энэ засгийн газар өөрсдөө альва үйлдвэрлэлийн үнийг одоо өртгийг нь нэмэгдүүлэх үс хэмжээнд хүргчээд тэгээд үнэн өсөнгүүд компаниуд хувилдлаа. Тэгээд үн хөөрөгдлөө гэж улаан цам шууд гүтгэж ерөөсө болохгүй. Тэгээд ийм шийдвэр гаргаад нөгөө компаниудаа бүр сөхрүүлэх ийм алхам руу чирж аваач ч ерөөсө болохгүй. Гэхдээ болохгүй гэж бид нар байнга хэлдэг боловч эдгээр байнга л ийм шийдвэрүүдээ зогсоо зайгүй зогсолтгүй гаргасаар загнаал гаргаад байна. За нөгөө төгөөр Монгол улсын төсвийн хэмжээ, хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилүүтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Жишээлбэл 2024 он гэхэд төрийн захиалгаар хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын хэмжээ 10.3 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэхээр байгаа. Энийг өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт. Инхээр өөрөө энэ барилга бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын салбарт орлуул энэ цементийн эрэлт хэрэгцээ бол маш их байгаа учраас бид энэ импортын цементийн татварыг 5% аваадснаар дотоодод үнийн хөргөдөл бий болохгүй байх нөхцөлийг хангаж өгч байгаа маа гэдгийг бас та бүхэндээ тайлбарлая. За энэ төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой тоон хэмжээ бол үнэхээр үнэн. Монгол улсын засгийн газар, оюун эрдэнэ засгийн газар Монгол улсын түүхэнд байгаагүй өндөр төсөв захиран зарцуулж байгаа засгийн газар. 2019 оноос хойш энэ засгийн газар төсвийн зарлагыг 100% нэмэгдүүлсэн. 100 гаруй хувиар нэмэгдүүлсэн. Одоо 27 их найт төгрөгийн төсөв захиран зарцуулаад гар үсэг зураад сууж байгаа. Энэ төсвөнд хүрэхгүй байна гэдээ хэлээ сууж байгаа. За мэдээж зэрэг төсөв ийм их хэмжээгээр нэмсэн юм чи эдгээр бүтээн байгуулалтууд хийн. Одоо юу гэдэг сургууль цэцэрлэгийн барилга нөгөө нэг сум болгонд соёлын төв билүүдээ те эсэн бусын барилгуудаа барина. Энэ тэнд эсэн бусын хөшөөнүүдээ барина. Тэднэрт бүгдэнд нь цемент хэрэгтэй. Тэгэд энэ одоо хөрөнгө оруулалт их нэмэгдэж байгаа. Энэ нь эргээд Монголын одоо нийт засгийн газраас лав захиалж хэрэгжүүлдэг байсан одоо тэр барилга байгууламжийн тоо хэмжээ бол тэрэнд оруулж байгаа хөрөнгийн хэмжээ бол 3 дахин өссөн гэж шууд хэлж байгаа. За энэгээрээ Монголын энэ одоо цемент үйлдвэрлэгчид бол хизээч энэ зах зээлийг цементийн эрэлтийг хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Тэм учраас одоо импортоор цемент оруулж ирья гэдэг ийм тайлбар хэлж байгаа. Энэ бас л худлаа, таамаг, зориуд хэлж байгаа үг. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр би түрүү хэлсэн бүх цемент үйлдвэрлэгчид эх жилийн барилгын сезоны цементийн эрэлт хэрэгцээгээ төсөөлн судалгаа гаргаад тэрнийхээ дагуу үйлдвэрлэлийн хэмжээг тогтоогоод үйлдвэрлэдэг. Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль өмнөх ондоо батлагддаг. Одоо жишээлбэл энэ 27 их найдын төсөв бол 2023 онд батлагдсан. 2023 оны өвөл дараа жилийн 100
ямар барилга одоо мөнгөөр улс ямар хэмжээний барилга барих гэж байгаа вэ гэдгийг нээлттэй энэ төсвийн хууль чинь нээлттэй байдаг шүү дээ. Ингээд батлаад тавьж яхад тэрийг хардаггүй, тэрийг харахгүйгээр цемент үйлдвэрлэдэг ямар ч тийм үйлдвэр байхгүй. Тийм тэнэг үйлдвэрлэгч гэж хизээч байхгүй. Ирээдүйд биднэрт ямар хэмжээний зах зээл эрэлт одоо хэрэгцээ бий болох нь вэ? Тэрэнд нь бид нэр ямар хэмжээний одоо цемент үйлдвэрлэж нийлүүлэх вэ гэдгийг тооцохгүйгээр зүгээр л яг одоо за ингээд нэг хэдэн компани 20% ингээд хийдэг юм чинь те. Одоо нэг энийг одоо үйлдвэрлэдгээл үйлдвэрлээд явна да гэж боддог. Ингээд нүдэн анаас сууж идэг компани гэж байхгүй. Одоо энэ амар үзэсгэлэн дарга хилээд байгаа тоог ерөөсөө бүх бизнес эрхлэгчид аль хэзээ хардсан байгаа. 4-5 сарын өмнө хардсан байгаа. За Монгол улсын төсөв ийм юм байна. Эннээсээ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын салбарт бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгож тэдэн хувийн тодорхой хэмжээгээр оруулах юм байна. За ингэхээр чинь үйл хөдлөх хөрөнгө барилгын компаниудын ажил нэмэгдэнэ. За тэгээд мэдээж хэрэг түүхэн эдүүдийнх нь эрэлт нэмэгдэнэ гэдгийг тооцсон байгаа шүү дээ. Тэгээд тэрэнд нь зориулаад төлөвөө аль хэдийн хийцэн байгаа шүү дээ. Энийг мэдгүй байдаг юм шиг, энийг мдээгүй байгаа учраас гэдэг юм уу? Эсвэл угаасаа тэ мэдсэн ч дийлэхгүй учраас импортын цементийг оруулж ирэхээс аргагүй. Тэгэхгүй бол одоо үн хөөрөгд худлаа яриад байна. Зөксөө зайгүй худлаа яриад байна амар хэсгэлэн дараа. Ерөөсөө л энэ нэг хятадын ямар компанид очиод юу ярьцсан бэ? Бараг тэгж шууд бодогдож байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ингээд эн чинь манай дотоодод ажиллаж байгаа 7 үйлдвэрийн чинь 3-4 нь жилд 1 сая тонныг бүрэн хүчин чадлаараа хөнгөн ажиллаад гаргаад ирэх хүчин чадалтай үйлдвэрүүд байсаар байхад тэгээ зах зээлийнх нь хэмжээ ер нь жилд хэрэгэлдэг тоог бүх тоонууд нь гар дээр нь бэлэн байсаар байхад одоо хүрэхгүй гэдээ ингээд хилээ сууж байгаа гэдэг худлаа. Тэгээ энэний цаана юу байгаа юм бэ гэдэгтээ зүгээр л энгийнүүдээр харахад яг хиний эрх ашигт үйлчлээд байгаа юм бэ. Импортын цемент оруулж ирж яг юуг даран сөнөөж юуг нь дэмжих гээд байгаа юм бэ. Энэ бол шууд юу харагдаж байна гэхээр би одоо хэдэн жилжингээ хэлж байгаа. Энэ дотоодын хэдэн үйлдвэрлэгчид компаниудаа бүр ардын дайсан болгоод өшгөлж унгаагаа дуусглаа. Татвар төлөх хэмжээгээр нь жагсаагаа топ 100-аар ингээд бид нар чинь ингээд ерөөсөө зөвхөн баярлалаа гэж ингээд шагнал магнал гардуулдаг шүү дээ. Нэг талдаа тэг шагнал гардуулчаад нөгөө талдаа бод байдал дээр нөгөө топ 100-аа байнга ингэж өшгөлж зодож байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд энэ зах зээл дээр нь бас ингээд төлөвлөсөн байж хат нь огцом ингэ шийдвэр гаргаад яг л нэг барилгын ажил яг эхэлдэг яг энэ сар дээр нь гинт тэр үйлдвэрлэл нь ингээд эхлээд одоо ерөөхдөө төлөвлөгөөгөөр явж хат нь гинт засгийн газар ийм шийдвэр гаргаад тэгэл ерөөсөө өнөөдрөөс ингээд импортынхан орж ирнэ. Импортын цемент орж ирнэ. Тэг хямдхан орж ирнэ гэдэг баталгаа өгöd. 2022 онд бас ингээд татвар буруулаад явхад ерөөсөө хямдхан цемент орж ирээгүй. Ер нь хямдхан цемент орж ирдэггүй. Ер нь орж ирж бас болно. Инхээр яг үхээр нөгөө хятадын компаниуд яг эхлээд эдгээр чи юу ч ярьсан байт юм бэ? Хятадын зах зээл Монголын зах зээлийг бол ингээд харьцуулах аргагүй шүү дээ. Зүгээр зах зээл талаас нь ингээд хөнгөө аваад үзэхэд хятадын зах зээл бол агуу том. Хятад цемент үйлдвэрлэдэг компани Монголын энэ жижигхэн зах зээл рүү нэг тодорхой хугацаанд жоохон жижигхэн алдагдлуулъягээд үнэгүй цемент нийлүүл үнэгүй биш хямдхан цемент нийлүүлж болно шүү дээ. Ингээ хямдхан цемент нийлүүлээд байхаар нөгөөдөл чи үнэ бууруулах боломжгүй учраас ингээд эрсдэлд ороод дампуурах нөхцөл байдал руу ингээд үйлдвэрүүд хаалгаа барь. Үйлдвэрүүд хаалгаа барихаар нөгөө нэгэнд хяналтаа авцсан том зах зээлтэй газар чинь дураараа үн өсгөн. Тэгэл ер нь бол одоо бид нар бүгдээрээ санаж байгаа штэ. Тэгэл 10 хэдэн жилийн өмнө энэ цементийн үйлдвэр мөрөөдөөд засгийн газар бодлого гаргаад компаниудад аж ахуйн нэгжүүдэд зээл олгоо тэрнийх нь хүчинд одоо босч ирээд яг баярлаа үзсэн чинь юм шийдвэр гарч байгаа. Яг тухайн үед юу болж ирсэн гэхээр хятадууд ерөөсөө өстө зогсоо зайгүй нэг бол хилээ хагаал дарамтлчихын нэг бол ерөөсөө үнэ дураараа хилээл ингээл өсөгчхийн тэгээд одоо энэ чи өстө баларчин тэгээд чанарын асуудал чанаргүй цемент яадаг идэг гэл өчнөө мэдээ хийжээс одоо бидний үнэс түвшнэр бүгд санаж байгаа шүү дээ 10 хэдэн жилийн өмнө юу болж ирсэн. Тэгээ энийг дахиад давтаж хийж байгаа. Энэ бол хорлон сүдг ажиллагаа гэж би шууд хэлж байгаа. Дүгнж байгаа. Энэ ерөөсөө чинь Монголыг ботсон шийдвэр ерөөсөө биш. Одоо энэ зөвхөн хэлж байгаа амнаас нь гарч байгаа үг юу вэ гэхээр үнийн хөөрөгдөл, үнийн хөөрөгдөл, үнийн хөөрөгдөл. Үнийн хөөрөгдөл, үнийн өсөлт хоёрыг бүр ингэж шалтгаанаар нь энэ хүмүүс мэдж байгаа, мэдгүй ш мэдж байгаа. Зориудаар биднэрт ийм мэдээлэл өгж байгаа. Тэгээ энэний ард ямар эрх ашиг байгаа юм бэ гэж үнэхээр хардж байгаа. Яагаад ер нь Монгол улсын засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ? За үнийн хөөрөгдөл гэдэг. Энэ бол биднэрт хаяж өгж байгаа зүйл байх. Ер нь бол бүх судалгааг эднэр өөрсдөө мэдж байгаа, мэдсээр ч ирсэн маш олон эдийн засгчид өөрсдөд нь хэлж байгаа, маш олон салбарынхан дотоодын үйлдвэрчид бүгдээрээ хэлж байгаа. Ядаж л нөгөө шин сэргэлтийн бодлого гэж дэвшүүлсэн. Тэрэн дээр нь аж үйлдвэрийн сэргэлт гээл баахан уулзалт, семинар, сургалт, форумод явсан. Тэрэн дээр нь үйлдвэрлэгчид бүгд хэлсэн байгаа.
Энэ дотоодын зах зээл юу болдгийг гадагшаа бид нэр экспортлох үнэхээр алсын хараа зориулах бодолтой байгаа. Бид нэр боожж ийм болно гэд бүх мэдээллүүдийг энэ дарга нарт өгсөн байгаа. Энэ дарга нар мэдсээр үжиж ийм шийдвэр хийж яана гэдэг. Энэ бол би шууд лобби байна л гэж үзнэ. Хятадын цемент үйлдвэрлэгчтэй хамтарсан ийм лобби байна л гэж би хардж байгаа. Шууд хардаж үзэж байгаа. Тэгвэл ягаад ийм хардах бодиттой үндслэл байна вэ гэхээр Хятадын үйл хөдлөх хөрөнгийн зах зээлд өнгөрсөн оноос ахуулаад томоохон донцлогоо болсон. Хятадын үйл хөдлөх хөрөнгөө зарагдхаа болоод Хятадын барилгын компаниуд том томоор ингээд дампуураад бөө асуудал болчих. Одоо хүртэл үргэлжилж байгаа. За яг энэ үед манайх Хятадаас цемент авах шийдвэрийг гаргаж байгаа. Би энийг бол яг нэг лобби гэж бодоод байгаатайгаа шууд холбож үзэж байгаа юм л та. Одоо Хятадд жишээлбэл инженеэр бодоод үзэхэд Хятадд барилга баригдахаа болоод барилгууд нь баригдсан барилгууд нь зарагдахгүй том төслүүд нь яг хэрэгжиж байгаа хавтаа ингээд балгас болоод том компаниуд нь дампуураа явж байгаа үед яах вэ гэхээр нөгөө цемент үйлдвэрлэх Хятад улс чинь бас цемент үйлдвэрлэгчтэй шүү дээ. Тэр үйлдвэрлэгчид баахан цемент хийсэн нөгөөх нь хэрэгэлдэг компаниуд нь байхгүй болоод дампуураад хон зохицуулна хөрчгөөр нөгөө үйлдвэрлсэн цементүүдийг хайж болох вэ гэдэг асуудал үүснэ. Инхээр хамгийн ойрхон цемент хэрэгэлдэг ер нь хизэнээсээ хэрэгэлсээр ирсэн манахаас авсаар ирсэн газар нь тэднийхээс авсаар ирсэн газар нь Монгол улс. Тэгээ Монгол улс нь дотооддоо ийм асуудлуудтай тэгээ иргэд нь ийм мэдээлэл мэдрэмжтэй ойлголттой учраас иргэд рүү ингэж байгаа л тэгээл өөрсдийнхөө цементийг оруулъя гэдэг ийм лобби явсан баг. Үнэн магадлалтай. Яг тэгэхээр одоо сонгуул болж энэ сонгуулаар улс төрийн нам нэр дэвшигчдэд юу хэрэгтэй гэдгийг хамгийн түрүүнд асар их мөнгө хэрэг болдог. Яг тэгвэл монголчууд бид нэр сонгуул өгөхдөө хэн надад юу өгөх вэ гэдгийг яг одоо хэн миний карманд юу өгөх вэ? Яг одоо миний аманд хэн ямар хоол хийх вэ гэдгээс шалтгаалж саналаа өгдөг учраас яг одоо бүх улс төрчид бүх намынханд мөнгө хэрэгтэй. Тэгээд ардын нам бол ирэх барьж байгаа өөрөөр хэлбэл шийдвэр гаргах бүрэн эрхтэй байгаа энэ үедээ мөнгөтэй холбоотой шийдвэрүүд гаргаж иж болцсохгүй гэж би ингэж хардж байгаа. Энэ лоббинуудын үүднээс яг энэ шийдвэр гаргаж байгаа гэж бодож байгаа. Яг энэ Хятадын үйл хөдлөх хөрөнгийн зах зээл эвгүүцээд ингээд Хятадын цемент үйлдвэрлэгчид хэцүүдээд ирэнгүүт Монголд бүр хүчээр ийм шийдвэр гаргаж яг барилгын сэзв эхэлж байгаа энэ үед хүчээр ийм шийдвэр гаргаж байгаа өөр одоо юутай холбож ойлгох вэ? За үнэхээр ийм байх юм бол тий одоо Хятадын цемент үйлдвэрлэгчдэд одоо нүүрлсэн аюулаас сэргийлж нүүрссэн аюулыг нь одоо хамт үүрэлцэх байдлаар ашиг хонжоо хайж ийм шийдвэр гаргасан бол Монголын үндэсний аюулгүй байдалд занал хийсэн үйл явдал бол. Энэ юу хэлж байгаа нэхэр цементийн чанар гэдэг бол энэ монголчуудын эрүүл аюулгүй амьдрах, амьд явах эрх энтэй шууд холбоотой. Цемент чанаргүй бол барилга чанаргүй. Хэрвээ цемент чанаргүй амьд явах баталгаа байхгүй. Одоо Хятадаас орж ирж байгаа цементийг жишээлбэл шууд хэрэглэхийн өмнө энэ цементийн үйлдвэрлэл эрхэлдэг бүх энийг ер нь жоохон гадарладаг бүх хүмүүс мэддэг юм байл шүү дээ. Цементийг хэрэглэхдээ эхлээд 45 хоног туршдаг юм байл. Юу гэдэг вэ? Нэг нэртэй тэр туршилт нь. Ингээд туршичаад цаашаа хэрэглэж болох юм байна гэдгийг тогтоож шинжилгээ авдаг. Шинжилгээ хийж хэрэглээнд нэвтрүүлдэг. Тэгээ ийм лаборатори Монгол улсад байхгүй юм байна. Тэдний хувийн компаниуд нь байдаг. Тэгээд нэг 2022 онд нэг компани өөрсдийнхөө лабораториор аваад үзэхээр ерөөсөө чанарын шаардлага хангадаггүй. Хятадаас орж ирдэг цементүүд нь. Дээр нь цемент гэдэг бол үйлдвэрлэснээс хойш 6 сарын дотор хэрэглэх ёстой юм байна. Одоо Монгол руу нөгөө нэг Хятадд үүссэн барилгын салбарт нь үүссэн асуудлаас болоод огт хэрэглээгүй өчнөө сар болцсон чанар нь муутсан цемент орж ирэхгүй баталгаа ханах. Тэрийг хэн хянах юм? Хянах боломжтой юм уу? Тэгэхээр одоо бид нэр ингээд үндэсний аюулгүй байдлаараа дэнчин тавьж иж сонгуулийн шоу хийж байгаа. Энийг зарим хүмүүс алгадч хүлээж авч байгаа. Үнэхээр энэ нэстэ цементийн үн өсгөөр орон сууцны үн өсөөд бид нэр ингээд орон сууцны үн өсгөөр ингээд зээлмэл авч чадхаа болооч гэдэг юм ингээд өчнөө зовлон яриад. Тийм учраас энэ цемент техник өстой нэг нам дарж авахгүй болохгүй ч гэдэг юм. Нэрийг ерөөсөө тийм ойлголттой байж байгаа. Гэтэл бодит байдал дээр яг судлаад ингээд үзээд сэтгүүлчд нь ингээд тайлбарлаад яриад өгөх юм бол энэ ерөөсөө ч үнийн хөөрөгдөл биш байгаа байхгүй. Үнийн хөөрөгдөл биш. Энэ бол үйлдвэрлэлийн өртөг өссөнтэй холбоотой. Баахан зардал нэмэгдсэнтэй холбоотой юм өсөлтүүд байсан. Тэгээ энийг өөрийн шалтгаалж агаад одоо чанаргүй цемент орж ирэх суугийг нь Монгол улсын засгийн газар
багталтайгаар нээгээд тэрийг бахархалтайгаар яриа зогсож байгаа байхгүй. Энийг бол хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлнэ. Одоо Хятадаас ийм удаан хугацааны туршид хадгалсан хэрэглэнгээ төлөвлөсөн байсан тэр төлөвлөгөөндөө хүрээгүй боломжгүй болцсон тэгээд илүүдэл гарсан тэр цементээ наашаас шахах ажиллагаа явнаа. Хизээ хаана үйлдвэрлэгдсэн тодорхойгүй буух эц буцан хаяггүй гэл одоо манай энэ барилгын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг барилга барьдаг зүгээр барилгын өргөлөгчнгөөс авахуулаад бүгдээрээ энийг мэдчихэж байгаа шүү дээ. Хятадын цемент нь ямар байдаг вэ гэдэг ярихад. За сайн цемент мэдээж хэрэг байдаг байж болно шүү дээ. Жишээл Хятадд одоо өчнөө л 100 сая тэрбум метр квадрат орон сууцнууд баригдсан. Тэгэл тэнд янз янзын болж л байдаг тий. Тэгээд их яагаад муу юм бол нурж унахгүй байгаа юм байж гэдэг юм уу. Асар олон өнцгүүд гарч ирж шүү дээ. Ягаараа ер нь Хятадууд одоо технологиор тэргүүлж байна. Хятадын цемент бол сайн штэ гэж хэлэх нь олдно. Гэтэл ямар ч сайн бүтээгдэхүүн байлаа түүхэд байлаа гэд тэрийг хэрэглэх хугацаа, хадгалах хугацаа энэ бол үйлдвэрлэлийн технологи гэдэг зүйл. Хадгалах хугацаа нь хэтэрсэн бол энэ хэрэгжилж болохгүй гэсэн үг. Тэгэхээр хэрэгжилж болохгүй цементийг нааш нь нийлүүлэх гэвэл яах юм бэ? Дарганараа. Тэгэхээр бид нэр энийг бас сайн бодох тооцох хэрэгтэй. Тэгээ Монгол Улсын засгийн газар бол энэ ээлжит нүглээ үлдэж байгаа. Энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт бол Монгол Улсын засгийн газар амар шийдвэрүүд гаргасан. Энэ бол нэг нь. Энэ бол дотоодын үйлдвэрлэлд байхгүй болгоод дээр нь монголчуудыг хамгийн чанаргүй цементээр ямар ч чанарын баталгаагүй цементээр сургууль цэцэрлэг эсэн бусын нөгөө нэг хөшөө барилга, баахан барилга барьж өнгөрүүлэх нэ. Түүрхэд болсон бид нэр газар хөдлөлтийг харсан. Газар хөдлөлтийн мэдээж хэрэг одоо хүч асар их байсан. Нөгөө тал дээр юу нөлөөсөн бэ гэхээр барилгын чанар, барилгын материалын түүхийн эдийн чанар маш муу байсан гэдэг дэлхийн нийтээр харсан. Тэгэхээр барилгын материалын чанар гэдэг бол үндэсний аюулгүй байдал мөн. Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн. Тэгэхээр энэ үндэсний аюулгүй байдлын холбоотой асуудлыг бид нэр зүгээр нэг засгийн газрын 2-3 тэнэг сайд шууд шийдвэр гаргадаг биш. Монгол улсын их хурл үндэстнийг төлөөлж энэ их хурл сууж байгаа энэ бодлого тодорхойлдог хамгийн том дээд байгууллагаараа хилцчихэж гаргадаг байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг хэдэн зүгээр нэг нь одоо намын ерөнхий нарийн бичгийн дарга нөгөөх нь намын дарга шүү дээ. Тэгээ нэг намын 2 дарга багийн тэгээд энэний эсрэг бас тодорхой мэдээллүүд их бага явсан байна. Би бас эндээс мэдээллүүд ухлаа. Манай телевиз сонин сайтууд ер нь яаж мэдээлсэн бэ гэж. Яг энэ тухай бол тодорхой наривчлан ярьж тусгаалan одоо сэдв болгож авч явж байгаа зүйл алга байна. Яг одоо Монгол сонгуул болж байгаа. Ер нь манай Монголын сэтгүүл зүй бол тэр чигтээ зүгээр нөхөө хүмүүсийн хоорондын зодон тэр тэглээ энэ инглээ энэ ийм юм болж байгаа юм шиг байна гэдэг дандаа л нэг ийм хоорондынх нь хүмүүс л лагсан тойрсон ийм асуудал ярьж идэх хүмүүс хүн л ярьдаг ийм сэтгүүл зүй. Тэгээд тэргээл ярьж гин одоо тэр ийм энч тэгсэн энч тэгсэн гэх нөгөө нэг засгийн газрынхаа тэргүүний ярьдаг шиг нэг л их гэмт тэрэг хулгай ярьсан тэрийг тойрсон үгүй гинэ тийм гинэ гэдэг юм ховж ивэл битүү яриастай байж. Тэгэд энэ дундуур нь цаагуур нь улс орны эдийн засаг бүр илгээрээ хөвтөх. Бүр илгээрээ бүр илэг байтугай бүр ингээд хөвтөөд бүр нам болох юм том шийдвэрүүд ингээд гараад явж байна. Дараа засгийн газарт бүр ингээд асар том ачааг өрүүлэх үс хэмжээний шийдвэрүүд ингээд гараад явж байна. Галстаа манай улс ер нь арчилсан улс байх юм уу гэдгийг хүртэл тодорхойлох ийм том шийдвэрүүд гараад явсан байна. Тэгээ ашигт малтмуулын хуультай холбоотой шийдвэрүүд дээр би илүү сайн мэдээлэлүүд олж авч байгаа тэргээд мэдээлэл хийж өгнө. Яг ийм видео тайлбарууд хийж өгье гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногт энийг далиндуулаад би нэг хэвлэлээс ингээд хэвлүүдээс мэдээлэл хайж явахдаа нэг зүйлийг бодлоо. Энэ 7 хоногт манай дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдөр болсон. Тэгээд энэ жил манай сэтгүүлчид талбай дээр гарч ихсаал зохион байгууллаа. Хэвлэлийн эрхчлөө гавлагдлаа хууль юу вэ? Тийм нэртэй ихсаал зохион байгууллаа. Тэгээ би одоо 10 хэдэн жилийн өмнөөс ахуулаад 10 жилийн өмнөөс ахуулаад байнга хэлчихсэн. Одоо би зарим нэгэн фэйсбүүк дээр ингээд зориудаар сануулгууднаас ингээд шеэрлээд байгаа. Бидний эрхчлөө бол бидний сонголт шүү. Хэвлэлийн эрхчлөө бол бидний сонголт. Эцсийн нүндээ бидний сонголт л байдаг. Бид нэр эрхчлөөтэй ажиллах уугүй юу гэдгээ өөрсдөө л мэддэг. Бидний эрхчлөө хаана унаад байна вэ гэхээр бид нэр бодлогогүй байна.
Монголын эрдэмтдүүд ерөөсөө бодлогогүй байна. Зориггүй байна. Зарчимгүй байна. Монголын сэтгүүлчид зориггүй, бодлогогүй, зарчимгүй байна. Дураараа байна. Хууль мөрдөхгүй байна. Мэдлэггүй байна. Чадваргүй байна. Ийм болохоор зөвхөн ямар ч салбарт ерөөсөө л ийм сул дорой байх юм бол эрхчлөөг алдна. Сул дорой хүмүүс л боолчлогддог шүү дээ. Сул дорой учраас биеийн хүчээр эсвэл бол оюун ухааны хувьд өөрөө бие даах чадваргүй учраас бусдын удирдлага доор, шууд удирдлага доор, бусдын заргалаар амьдарч байдаг. Тэгсээр ч ирсэн бүх дэлхийн түүхэнд байгаа. Одоо зүгээр л ингээд сэтгүүл зүйн салбар, жижиг салбараараа хэд нэгэд аваад үзэхэд бидний асуудал бол бид нар болохоос биш хин нэг юм биш. Энэ дарганаар ерөөсөө биш. Одоо бид нарт ингээд сэтгүүл зүйн хууль хэрэгтэй, биднийг хамгаалсан хууль эрх зүйн орчин хэрэгтэй гэж. Биднэрт хэвлэл мэдээллийн эрхлөөний тухай гэдэг нэг нүүр хууль байгаа. Энэ хангалттай шүү гэж би сэтгүүлчдтэй бүр анхааруулж хэлэх гэсэн. Энэ хангалттай шүү. Та нар ингээд дахиад эрхээ нэмэгдүүлээд өөрсдөө хамгаалуулах хууль хийх нэрийдлэр өөрсдөө бүр ингээд нэг хайрцагт оруулаад баглуулаад хөл гараад тушуулах ийм нэг хууль хийлгээд авчихв да. Наа залуучуудаараа. Одоо энэ төр барьж байгаа залуучууд чинь дараагийн сонгуулиар дахиад нөгөө намтайгаа нийлээ төр барих хэмжээнд байх гэж үздэг шүү дээ. Тэгээ одоо энэ гишүүдийн тоо нэмэгдсэн үндсэн хуулийн өөрчлөлтөөр ингээд энэ байгаа нөхдүүдийн дийлийнхэн дахиад суух боломж нь бүрдчихлээ шүү дээ. Тэгээ эднэрээр та нар хэвлэлийн эрхчлөөгөө хамгаалуулах нэрийдлэр өөрийгөө боомлуулсан хууль хийлгэж хэвдээ. Одоо бол биднэрт ашиглаж чаддаг бол эрхчлөө байгаа шүү гэдгийг би бүр дахин хэлээд байгаа. Зүгээр л бид нар зөв бичдэг, ярьдаг, дүрмээ мэддэг л бол тэгэл болоо. Хуулийн хүрээнд тэр бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явуул. Тэгээ болоо. Хууль зөрчид байхаар яах вэ гэхээр эргээд бөхөр бол барьц өгөө. Тэгээ барьцандаа бид нэр барьцангооны нэг алсын сүвэний барьц гэдэг шиг барьц өгөөл тэгээ савуулаад байгаа шүү дээ. Өөрсдөө чамбаа байх юм бол бид нэр илүү хүчтэй байна. Илүү хүчтэй байна гэдэг бол эрхчлөөгөө тархалж байна л гэсэн үг. Өөрсдөө чамбаа байя гэдэг дахин бүр анхааруулж хэлэх гэсэн. За ийм байна. Тэгээд дараагийн видеогоор эргээд уулзъя. Үг олдож өхөр холдлоо. Ямар ч хэлсэн энэ цементийн зах зээл дээр зөвхөн авч байгаа арга хэмжээ нь ямар хортой үр дагавартай бай гэдгийг бид нэр ингээд үзлээ. Ярьлаа. Наад зах нь л одоо ингээд эрхчил бид нар чинь аль болох валютын нөөцөө нэмэгдүүлээд гадаад худалдаа авалт аль болох багасгаад гадагшаа зардаг юм нэмэгдүүлээ гэдэг ийм 10-20 жилийн мөрөөдөлтэй. Тэгэл тэрнийхээ төлөө л уг амьдандаа ингээл төрийн бодлого боловсруулаад тэрний төлөө хувийн компаниуд нь урамшаал ингээл зүтгээд явж идэг, үйлдвэрлэлүүд нь ингээл явж идэг. Гэтэл ингээд тэрнийх нь эсрэг ийм шийдвэрүүд гараад яваад байгаа. Тэгээ одоо эн чинь наад зах нь л валютын одоо бид нар чинь ингээд хятадаас цемент аавна гэвэл валютаар л авна шүү дээ. Тэгээ валютын нөөц хомсдохоор яах юм? Бид нэр дахиад юмны үнэснөө төгрөгийн ханс сулгарна гэсэн үг. Тэгээд юмны үнэснөө л гэсэн үг шүү дээ. Иргэдээ дандаа худлаа ярьж хорлж идэг энэ засгийн газар. Тэгээд энэ бүх орлон суудах ажиллагаа, энэ бүх буруу шийдвэрүүд, зориуд гаргасан энэ муухай гэж хэлж байгаа ш. Муухай шийдвэрүүдийн одоо мөнхөд дарга байхгүй. Тэгэхээр эргээд эднэр эргээл Монгол улсны ерөнхий сайднаар үеийн дарганараа нэг шүүхийн өмнө авчирдаг, цагдаагаар өргүүлж хэрүүлж явдаг. Энэ зүйлийг давтагдуулаад энэ бол давтагдах нь бол цаг хугацааны асуудал. Яг одоо энэ засгийн газар бол хийж байгаа маш олон шийдвэрүүд дээр маш олон гаргасан шийдвэрүүд хэлсэн үг, үйлдэл тэгээ өөрсдийнх нь оролцсон ийм муухай юмнууд дээр хариуцлага тооцоолох цаг нь ирнэ. Бүх юм цаг хугацаатай. Тэгэхээр ингээд хэдий ч цаг нь ирээд бид нар шийдгүүлэх ч гэсэн Монгол улс дандаа юмаа алдаж хоцроод ямар ч даргын үед шийдвэр гараад ар дээр нь бид нар хариуцлага тооцож болох ч гэсэн энэ хугацаанд алдагдсан боломж гэдэг чинь аимшигтай том хохирол. Тэгээд хин хохирч ядг вөхөр монголчууд л хохирч яддаг. Тэгээд одоо өргөжлүүлэн монголчууд хохирсоор л байна. За ийм байна. Тэгээд эргээд дараагийн видеогоор уулзцгаая. Ойрхон бас видео хийх хичээх болно. Одоо сонгуул ойртож байна. Сонгуультай холбоотой хүмүүсийн худлаа үний яриан дээр хэдүүл бас чадгаар анализ хийгээ явцгаана. Тэгээд дараагийн видеогоор эргээд уулзъя.